Хэрхэн болон мандахтай морил. Намайг Заяа гэдэг Microsoft-ийн ажилтан. Өнөөдөр та бүхэндээ хэрхэн онцлог хэрэгцээтэй хүмүүс Microsoft-д ажилд орж олдог талаар дэмөх хийхэд бэлэн болсон байна. Заншил ясаараа description-доор линк үлдээчихвэл та бүхэн дагаад хийгээрэй. Ганцхан өнөөдөр та бүхэндээ мэдээлэл өгөө зогсохгүйгээр хэрвээ та бүхний resume болон LinkedIn-ийг хөгжүүлэхэд хэрэгцээтэй байгаа бол манай баг хамт олон туслахад бол бэлэн. Мөн давхар та өнөөдрийн мэдээллийг дагаад ажлын анкетаа бүгэлсний дараад нь та эхний ярьслахандаа ороход мэдээж хэнийг танд хэрэгцээтэй өмнө хизээч та том корпорацид ажиллаж үзэж байгаагүй эсвэл Microsoft ажиллаж байгаагүй бол ямар асуултанд бэлдэхгүй яах вэ гэдээ та мэдээж хэрэг тулгамдах баха тэр нь тусалцаа хэрэгцээтэй. Тэгээ та бүхэнд гоё мэдээ дуулгахад манай компаниг төлөөлөөд 2 хүн та бүхэнд ментор хийхэд бэлэн болсон байгаа. Хүндэт менторыгаа эхнийхээ менторыг та бүхэндээ танилцуулъя. Тэгээ drum please. Principal Software Engineer үлзээгч маань Microsoft-д маш олон жил ажилласан бөгөөд бидний урилгыг маш татаа хүлээж авсан танд маш их баярлалаа. Менторууд маань зөвхөн таныг ажлын эхний ярилцлаганд ороход нь бэлдэх бөгөөд та бүхэн яг ярилцлаганд орцсон гэдгийг биднэрт хандаж хэлнэ. Бидрээр дамжуулаад та эдгээр менторуудтай цаг авах боломжтой гэдгийг давхар сануулмаар байна. Хоёр дахь менторын бол миний бие мөн та бүхэнд санал болгоход Lime Connected би өөрөө волонтер хийдэг байгаа. Lime Connector дамжуулан та хүсэх юм бол хэлмэрч авч болно гэдгийг та бүхэндээ хэлмээрээ. Тэгэхээр та бүхэн сонсголын бэрхшээлтэй сонсч чадахгүй хэлмэрч ашигладаг байх юм бол та бүхэнд Lime Connector дамжуулаад үнэгүй энэхүү боломжуудыг бол та нарт гаргаж өгч байгаа гэдгийг хэлэхдээ таатай байна. Тэгээ хэдүүл олон зүйл нуршлахгүйгээр дэмэргөө орцгаая. Бүгдээрэнд нь амжилт хүсье. Microsoft-д тавтаа морилцгаа. Inclusive Hire Microsoft вебсайт руу та бүхэн орсны дараа ерөөхдөө дэлгэцэн дээр инхүү харагдана. Магадгүй зарим зургууд маань өөр бах. Гэхдээ ерөөхдөө бол мэдээлэлүүд маань бүгд ер нь ойролцоо байна. Энд дээр та бүхэнд хэлэхэд Microsoft албан ёсоор эх 5 жилд бараа бүтээгдэхүүн дээр хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс зориулж хөгжилт хийхээс гадна хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсээс ажилд авах тал дээр хөрөнгө оруулалт хийх дээр илүү төлхөө ажиллана гэдгийг бол олон нийтэд бол зарласан байгаа. Microsoft бусад корпорацуудад бодвол хамгийн их хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст хөрөнгө оруулалт хийдэг гэдгээрээ бол би маш их бахархдаг. Тийм ч учраас би өөрөө бас ажилд орж исэн гэдгийг хэлэхэд таатай байна. За ингээ хэдүүлээ хамтаа орсны дараад нь эхний хэсгээр болохоор Neurodiversity program руу та бүхэн дарснараа юу гарч ирэх вэ гэхлээр энэ дээр мэдээлэлд орох бөгөөд энэ дээр та интервьюдээ хэрхэн яаж бэлтэх вэ? Мөн доошоо явангууд энэ чи hiring event буюу энэ дээр юу болж байгаа гэдгийг та бүхэнд харуулдаг. Одоо жишээлбэл 8 сарын 9-нд 9-өөс 13-ны хооронд software инженерүүдэд зориулсан ивентүүдийг та бүхэн ингээ гаргах нь байна. Энэ маань ганцхан нэг өдрөөр зогсохгүйгээр 22 он хүртэл энэхүү өдрүүдийг та бүхэн сонгоод энэ маань үнэгүй гэдгийг та бүхэнд хэлмээр байна. Ороод та бүхэн бүртгүүлснээрээ мэдээллүүдийг авч болно. Hiring буюу энэ дээр хүмүүсийн маш гайхалтай хэрхэн яаж хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс ажилд ороод нийгэмдээ нөлөөлж болж байгаа гэдэг талаар та бүхэнд богинохон хэмжээний бичлэгүүдийг дээдлийн хэсэгтэр гаргана. Хоёр дахь хэсэгтэр хэрхэн яаж интервью явдаг хэсэгтэр та бүхэндээ ярьцлахны талаар бас видео бичлэгүүдийг бол оруулдаг байгаа. Мөн адилхан та бүхэн доошоо явсны дараад нь upcoming events буюу яг хэрхэн ямар үйл ажиллагаа болох энэ дээр мэдээллүүдийг өгөх талаар цаг хугацаад байгаа та бүхэнд байж байгаа. Жишээл 5 сарын 5 айл хэзээ өнгөрсөн байгаа. Тэгэхээр та бүхэн 10 сарын 6-нд болох энэхүү арга хэмжээндээр бүртгүүлээд орж олно. Доотлын Stay Connected буюу Inclusive Hire-тэй хөгжлийн бэрхшээлтэй хүмүүстэй ажлын талаар мэдээллийг авахын тулд subscribe гэдэг дээр оруулаад имэйлээ өгснөөрөө та бүхэнд байнгын шинэ мэдээллүүд имэйлээр дамжуулан орж ирээд та цаг алдахгүйгээр ажилд орох боломжийг та бүхэнд олгож яадаг байгаа. Та бүхэн вебсайт руу орсны дараад нь Accessibility Roles гэдэг хэсгээр дарангууд бүхий л төрлийн 80558 ажлын байр одоогоор бол нээлттэй байгаа юм байна гэдгийг бол хэлэхэд таатай байна. Вебсайтн дээр дээдлийн хэсгээр View Our Disability Inclusion Sway гэдэг хэсгээр та бүхэн дарснараа бүхий л мэдээллүүдийг нэг цогц байдлаар оруулсан байдаг. Autismтэй хүмүүс зориулагдсан
програм тусдаа байж ах жишээ нэ. Мөн доошо та бүхэн оронгууд recruiting буюу яг одоогоор бол 5 сард ихэнх хүүхдүүд маань сургуулаа төгсөөд recruiting season эхэлдэг те ажилд орох гэж байгаа. Тэгэхээр яг энэ хэсэг дээр та бүхэн мөн дараад мэдээлэлүүдийг авах боломжтой. Саяхан 5 сарын 5 болон 6-нд Ability Summit 2021 онд манай баг хамт олон Монголын хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийг төлөөлж Ability Summit бол орсон байгаа. Энэ дээр бол шинээр гарч буй технологийн шийдлүүд, цаашид яг юуг харж байгаа, юуг өөрчлөх, ямар ажлын байрууд нээлттэй байгаа гэдэг талаар бол зарласан байгаа. Тэмч тулдаа өнөөдөр та бүхэнд бид нар энэхүү бичлэгийг бас давхар та бүхэнд хүргэж байгаа гэдгийг хэлмээр байна. Мөн Ability Summit-тай холбоотой баймаар байвал та нар Microsoft Ability Summit гэдэг энэ хэсэгтэр дараад мэдээлэлүүдийг авах боломжтой. Xbox сүүлийн үед хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс зориулж хэрхэн яаж тоглоомыг илүү авсаархан боломжийн болгожлох талаар хөгжүүлэлтийг асар ихээр хийж байгаа. Хэрвээ та компьютер дундаа тоглоомд илүү сонирхолтой, тоглоомыг хөгжүүлэх сонирхолтой бол энэхүү зүйл дээр та бүхэн бас хандаарай. Xbox Inclusive Tech Lab гэдэг хэсэг та бүхэн бас сонирхоод уншаад мэдээлэл аваарай гэж хүсмээр байна. Ганц Xbox-оор зогсохгүйгээр hackathon жил болгон явагдчихэдэг. Ability Hacks гэдэг хэсэгтэр миний би өөрөө бас оролцож үзчихсэн маш сонирхолтой хүмүүс бас олон өөр өнцгөөс нь хараад техникийн шийдлүүдийг гаргаж ирдэг. Тэгэхээр та заавал өөрөө хөгжлийн бэрхшээлтэй байх шаардлагагүйгээр хэрэг таны бодож явдаг санаа оноогоо та бүхэн бас хэрэгжүүлмээр байгаа бол энэхүү hackathon та бүхэн бүртгүүлээрэй гэж хүсмээр байна. Artificial Intelligence дээр та бүхэн хэрвээ ямар нэгэн develop хийж байгаа. За тэр маань бүр TL-нгуудаа accessibility тэр тулгуурсан бах юм бол Microsoft 25 million долларын грант олон ингээд бэлэн энэ дээр хөгжил хийж байгаа хүмүүст бол өгч эхэлсэн. Тэгэхээр та бүхэн хэрвээ AI for accessibility хэсгээр develop хийж байгаа та бүхэн байх юм бол энэхүү линк дээр дараад өөрсдийнхөө програмыг танилцуулаад грант авах боломжтой гэдгийг бол давхар хэлмээр байна. Мөн тэд нар маань бага насны хүмүүсийг ерөөсөө мартаагүй залуу болон бага 10 жил болон оюутан залуучууд маань хэрвээ develop янз бүрийн хэрэгцээтэй байгаа бол мөн адилхан Microsoft Youth Spark гэдэг хэсэг рүү та бүхэн холбогдоод илүү их мэдээллийг аваарай. Үүгээр зогсохгүй мөн philanthropy хэсэг нийгэмдээ илүү өргөн нөлөөгөөр та бүхэн бас хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст хандаж хийгдэж байгаа арга хэмжээ, технологитой хамааралтай зүйлүүд байх юм бол та бүхэн энэхүү линк дээр дараад өөрсдөө бүртгүүлээд хэрвээ энд хамрагдаж чадах юм бол бас энэ чинээсээ грант аваад илүү их олон хүмүүс та бүхэн хүрэх боломжтой байдаг гэдгийг бол хэлэхэд таатай байна. Өнөөдөр та бүхэндээ хэрхэн онцлог хэрэгцээтэй хүмүүс Microsoft-д ажилд оржуулдаг талаар мэдээллийг хүргэлээ. Таны бодож байснаас илүү их олон мэдээлэлүүд байгаа. Тэгэхээр та өөрийнхөө цаг завыг тохируулаад энэхүү линк руу ороод илүү их мэдээллүүдийг аваарай гэж та бүхнээсээ хүсмээр байна. Та бүхэндээ амжилт хүсье. Өнөөдөр бичлэгийн манд тусна үзсэн та бүхэндээ маш их баярлалаа. Дараагийн дугаар хүртэл түр баяртай.